За өнөөдрийн хэдлийн ярилцах сэдэв бол стресс менежментийн тухай ойлголт авнаа. За ингийн тулд яах вэ гэхээр хэдлээ эрүүл хүн гэж ямар хүний хэлдэг. За сэтгцэн эрүүл мэндийн сэтгцэн эрүүл мэнд гэж ямар ойлголтыг хэлдэг. За дээрэс нь стресс гэж юу вэ? Стрессээс хэрхэн ангижрах тухай ярилцах болно. За эрүүл хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхээр бие махбодын болон сэтгэл зүй нийгмийн хэрэгцээнд хангагдсан ийм хүнийг эрүүл хүн гэж ингэж авч үздэг байна тийм. Тэгэхээр бие махбодын хэрэгцээ гэдэгт яг юуг хэлдэг вэ гэхээр тухайн хүн зөв хооллдог, өөртөө тохирсон хоол ундаа хэрглэж чаддаг, за мөн тохирсон хувц унраа өмсдөг, мөн эрүүл мэндээ өөрөө хамгаалдаг, за хангалттай ингээд нойр авч чаддаг, унтаж амардаг, дасгал хөдөлгөөн өөртөө хийдэг, осол хэмтлээс бол өөрийгөө хамгаалдаг, за мөн бэлгийн хэрэгцээгээ хангасан, за мөн тархлаажуулалтанд хамарсан ийм байдлыг бол бие махбодын хувьд хэрэгцээг хангасан гэж ингэж авч үздэг байна. За нийгмийн хэрэгцээ гэдэгт бид бүхэн юуг оруулж үздэг вэ гэхээр бид бүхэн гэр бүлийн гишүүн байдаг те өөрийн гэсэн үр хүүхдээ хайрлах, аав ээжигээ хайрлах, өөртөө сайн эцэг их байх гэдэг энэ гэр бүлийн энэ байдал нь хангагдсан. За мөн нийгэм хамт олонний сайн ажилтан, албаа хаагч байх те за мөн хамтрагч байх энэ хэрэгцээ хангагдсан. За мөн дээрэс нь өөрөө бүтээлчээр ажилтдаг, нийгэмдээ үнэлүүлсэн, өөрийн гэсэн нэр хүндтэй байдаг те энэ хэрэгцээ хангагдсан. За мөн өөрөө боловсрал эзэмшсэн ийм байх. За ажилтаа байх те хариуцлагатай өөрийн гэсэн нийгэмдээ үүргээ гүйцэтгэдэг энэ байдлыг хангагдсан байдлыг бол нийгмийн хэрэгцээнд хангагдсан гэж ингэж үздэг байна. За сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг нь юу арддаг вэ гэхээр бид бүхэн те хүнийхээ хувьд бие биенээ хайрладаг, хүлээн зөвшөөрдөг, ойлгодог, за мөн бусдад тусалдаг те тэгээд сэтгэл хөдлөл нь бол хэвийн баярлдаг, инээдэг, зарим сэтгэл гомдсон үедээ ууралдаг, уцаарладаг энэ байдлууд нь хангагдсан. За мөн өөрөө өөртөө итгэлтэй байдаг те бусдад өөрийн мэдрэмжээ илэрхийлж байдаг. За бусдаар инхрийлүүлж хайрлуулдаг те дуртай зүйлээ хийдэг. Энэ сэтгэл зүйн бүх энэ байдлууд нь хангагдсан байх юм бол бид нар сэтгэл зүйн хувьд хэрэгцээг хангасан хүн гэж үздэг байна. Тэгэхээр энэ гурван хэрэгцээ гуруулаа ингээ хангагдсан байж хүн сэтгцийн хувьд, бие махбодын хувьд, нийгмийн хувьд ингээ эрүүл зан үйлтэй хүн гэж ингэж үздэг байна. За сэтгцийн эрүүл мэндийн байдлаар нь хүнийг бол 3 хувааж үздэг байна тий. Тэгэхээр нэгдүгээрт нь бол эрүүл хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхээр за хүн ингээд сэтгцэн эмггүй байхын зэрэгтэй нийгэмтэйгаа за тэгээд хүрээлэн байгаа орчинтойгоо ингээд тасан зохицсон гэж байна тий. Тэгээ хэвийн ажилтдаг, амьдардаг, суралцдаг, нийгэмд ийм зохих байр сууриа эзэлсэн ийм хүнийг бол сэтгцэн хувьд эрүүл хүн гэж авч үздэг байна. Сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулинд. За сэтгцийн тулгамдсан асуудалтай хүн гэж ямар хүнийг хэлдэг гэхээр за сэтгц бол нийгмийн болохоор түр хугацаанд ингээ хямраад тухайн хүн сэтгэхүй болон зан үйл түр хугацааны юм өөрчлөлтөнд ороод тэр нь буцаагаад хэвийн байдалд орох боломжтой ийм хүнийг бол сэтгцийн тулгамдсан асуудалтай хүмүүс гэж авчирдаг байна тийм. За энэний нэг жишээ нь ачаалтаа удаан хугацаагаар ажиллаад архаг ядаргаанд орсон байд юм уу? Ямар нэгэн гамшиг осол хэмтэлд ороод тэрний дараах гэмтлийн дараах стрессийн эмгэг үүссэн байд юм уу? Ийм олон ийм сэтгцийн тулгамдсан асуудал тухай хүнд илэрч хагаад 6 сараас өмнө хугацаагаар ингээд хэвийн байдалтай буцаад орвол эрүүл байдал руу орох нь шүү дээ. Ингээд тулгамдсан асуудалтай яваад тах юм бол бас сэтгцийн эмгэг өртөж болдог байна. Тэгэхээр сэтгцийн эмгэгтэй үүж ямар хүний хэлдэг гэхээр өвчний олон улсын 10 дугаар ангил гээд 10 дугаар ангил байдаг. Тэрний зан үйл сэтгцийн ийм 5 дугаар бүлэгт нь ордог. Бүлэг ийм онцлогдох боломжтой ийм хүнийг сэтгцийн эмгэгтэй хүн гэж ингэж авч үздэг байна тийм. За хэдлээ өнөөдрийн ярих хамгийн гол сэдэв буюу стрессийн тухай ярилцъя. Тэгэхээр стресс гэдэг бол өөрөө ийм хүчтэй гэсэн ийм англи үг тийм. Тэгэхээр стресс гэж гадаад болон дотоод ийм цочруулын улмаас хүний бие махбод аюулгүй байдлаа юм хамгаалах зорилгоор өгч байгаа юм хариу уруулахгүй. Тэгэхээр стрессгүй амьдрал гэж угаасаа байдаггүй. Тэгэхээр стрессээ зохицуулж чаддгүй хүн бие хүн л гэж ингэж байдаг бахан тийм. Тэгэхээр стресс болгон сүрэг юм охир үгүй. Биднэрт эв буюу юм эерэг стресс бас байж болно тийм. Биднийг баярлуулдаг, инээдэг, сэтгэлийг маань ингээ хангалуун байлгадаг, хайрладаг, догдолдог. Эдгээрийн үед бол бид нар эв стресс төртчихэд байна шүү дээ. Д стресс гэдэг нь яа гэхээр тухайн хүнийг уурлуулдаг, гониглуулдаг, сэтгэлийн гомдоодог, уйд хурлуулдаг, айдаг, хичээдэг ийм сүрэг ийм сэтгэлийн шалтгаанд стрессүүдийг сүрэг стресс гэж ингэж үздэг байна. Тэгэхээр нийгэмд бид дандаа сүрэг стрессийн тухай ярьдаг байна шүү дээ тий. За стресс үүсгээд байгаа тэр хүчин зүйлийг нь стрессер гэж ингэж хэлдэг. Тэгэхээр биеийн бодлон нийгмийн талаас ингээ стрессүүд бид нэр тогтмол учирж яддаг байна. За тэгээ биеийн махбодын эрүүл мэндийн талаас яадаг вэ гэхээр бид нар архаг ууж өвчнөд
байнгын ингээд нэрвдээд өвдөд байвал те тухайн хүн биеийн талаасаа ингээд стресстэй байгаад байна гэсэн. Одоо жишээ нь ковидын нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжилж штэ те аав ээж ах トゥ амрах саатан хайртай хүмүүс нь өвдөж гин өөрөө өвдөөд энэ бол одоо бас тухайн хүнийг стресс оруулж байгаа ийм хэлбэр бахан те. За сэтгэл зүйн хувьд яадаг вэ гэхээр бид бүхэн сэтгэл зүйн одоо ийм таагүй нэгэндээ гомдсон ийм далд мэдрэмжээ гадагшаа илэрхийлүүлээс болоод тухайн хүнд одоо ийм таагүй сэтгэл зүйн мэдрэмжүүд үүссэн байж болно. Эсвэл өөрөө өөрийгөө доогуур үнэлдэг те одоо өөртөө итгэл нь алдагдсан ийм байж болно. За эсвэл одоо сэтгэл зүйн хувьд ямар нэгэн ийм уйтгар гонигтаа сэтгэл зүйн одоо айц төгшөөртэй таагүй мэдрэмжтэй авах юм бол сэтгэл зүйн хувьд бид нар ийм стрессээр нөлөөлж байгаа хгүй. За харилцаа холбооны хувьд яадаг юм гэхээр энэ найз нөхдөйгээ харилцааны хувьд те хоорондоо ингээ харилцааны зөрчилтөө эсвэл гэр бүлийнхаа ажлынхаа хүмүүстэй харилцааны хувьд ингээд удаан хугацаар ийм зөрчилтэй явах юм бол тухайн хүнд энэ стрессээр болж өгдөг бахан тийм. За дараагийн тохиолдолд амьдралд гарсан томоохон өөрчлөлтүүдийг хэлж байгаа. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр одоо сургуулийн хүүхдүүд нөө хичээл чинээр ингээд элсэн орох гэдэг бол тийм эн чинь тухайн хүнд ерөөсөө өмнө байж байгаагүй л гинтээр бий болж байгаа учраас дасан зохицолтын юм стресс болж өгдөг. Дараа нь сургуулаа төгсөх, шинэ ажилд орох, ажлын байраа нэг очихноос нөгөө орчинд өөрчлөх хүртэл тухайн хүнд стресс болдог бахан тийм. За мөн одоо нүүд суух, шинэ орчинд очих энэ бүх байдлууд нь одоо тухайн хүнд стресс болж өгдөг бахан. Таагүй байдал үүсчихнэ гэсэн. За мөн гэр бүлд гарсан өөрчлөлтүүд яж болдог. Эндээр одоо гэр бүлд нь шинээр одоо хүн нэмэгдэхтэй шинэ хүнтэй суух, амаатан саданд нь янз янзын ийм шинэ хүмүүс орж ирэх. За эсвэл дөнгөж төрсэн ялах хүүхд одоо гэр бүлд ингээ ороод ирэхэд хүртэл тухайн хүмүүс энэ стресс болдог. Хэдий баяртай үйл явдал боловч бас энэ одоо нөхцөл байдал болж болдог бахан тийм. Мөн гэр бүл саллахч байд юм уу. Ингээ гэр бүлд гарч байгаа томоохон өөрчлөлтүүд нь тухайн хүмүүст бас ийм стресс болж өгдөг байна. Дараа нь энэ нөгөө ихтгэл үнэмшил энэ үнэт зүйлд гарсан өөрчлөлтүүд байдаг. Энэ нь одоо өөрийн хайрладаг аав ээж ах トゥ шашин шүтлэг байдаг юм. Ямар нэг юм л бусад хүмүүс халтах юм бол тухайн хүнд таагүй ийм сэтгэлийн стресс болж өгдөг байна. За дараа нь энэ орчны таагүй байдлууд гэдэг энэ агаарын бохирдол хоол хүнсний аюулгүй байдлын асуудал байд юм. Одоо энэ гадуур явхад те масктай зүүн одоо ковидын нөхцөл байдалтай гэд эдгээрүүд нь бол орчны таагүй байдал болж байгаа чинь тухайн хүнд бас стресс болж байгаа. Стрессер буюу стресс төлөх хүчин зүйл нь болж өгч байна гэж үздэг. Тэгээ ажил тухайн ажлын одоо орчин хэр дулаахын таатай ажиллах орчин нөхцөл нь бүрдсэн юм уу бүрдээгүй юм уу тэр байдлууд дээрс нь ажлын хүмүүсийн хоорондын харилцааны асуудлууд гээд олон зүйлүүд нь тухайн хүнд стресс болдог байна. Дараа нь нийгмийн байдал гээд энэ нийгэмдэр бол нөгөө эдийн засгийн хувьд одоо хүндрэлд орох ядууралд өртөх за мөн одоо хүүсийн хувьд нөгөө ялуурлан гадуурхалд өртөх за ковидоор өвдөөд идэсний дараа ажилдаа ороход идэгсэн гээд ингээд нэгнээсээ цэрүүч байдэм янз бүрийн нөхцөл байдлууд нийгэмтэй холбоотой гарч байгаа өөрчлөлтүүд нь тухайн хүнд ийм стрессер болж өгч байдаг бахан тийм. Тэгэхээр бид нар ийм нөгөө олон зүйлээс ингээд стресс өртөж байдаг бахан. Тэгэхээр нөгөө стресс болгоо аюултай юм гэхээр үгүй тийм. Заримдаа ингээд сул хэлбэрийн стресс богино хугацаанд үйлчлээл тэгэл тэр байдлаасаа гарч болдог. Жишээ нь одоо шинээр шалгалтанд орох гэж байна гэж батгад тухайн үе бол богино хугацааны стресс өртөөл тэр хүн асуудлаа ингээд шийдчихэж байгаа. Удаан хугацааны стресс гэдэг нь нөгөө гэр бүлийн хоорондын зөрчилдөөн эсвэл ажлын хүмүүсийн хоорондын зөрчилдөөн удаан хугацаагаар байнгын тэнд ингээ ажил тасралтгүй ажиллаж байгаа учраас тэр нь удаан хугацаар үргэлжилж байгаа тийм. Дээрээс нь ковид одоо удаан хугацаар үргэлжилж байгаа итгэрсэн ч гэсэн энэ тасралтгүй ийм хүчтэй стресс болж өгч байгаа гэсэн үг. За тэгээ стрессийг ингээд сүрэл хүчтэй стресс гэдэг бол бүр гамшиг байдаг тийм. Ганзууд одоо цас бороо олон зүйлийн байгалийн гамшигт үзэгдэл бол тухайн хүнд хүчтэй сэтгэлийг цочртуулсан ийм том стресс болж өгдөг байна. Тэгэд хэдий ч ийм хүчтэй стресст удаан хугацаагаар өртөөд тэгээд тухайн хүний үнэт зүйлийг ингээ хүндэн тэр хүнд тэр хэмжээний ийм сэтгэл зүйн сүрэг стрессийн ийм хариу оруулууд бол илэрчээдэг байна шүү дээ. Тэгэхээр ингээд стресс одоо ингээд хүн болгоо өртөөд стрессийн гаралтай эмгэг төртөм бөхөр үгүй. Тухайн хүний одоо хувийн онцлог гэж байдаг тийм. Энэ одоо тухайн хүний төлөвшөл, амьдралд одоо хандах хандлага, за тэгээд аливааг үзэх үзэл, тухайн хүний зан характер, темперамент бол нөлөөлждөг байна. Зарим хүмүүс богино хугацаанд тэр стрессийг амжилтаа даван туулаад асуудлаа ингээд явж идэг бол зарим хүмүүст яадаг баг зэрэг тэр нь төвөгтөө шийтгэхэд хэцүү байдаг байна. Ингээд энэ стресстэй ингээд удаан хугацаанд тайлахгүй яваад хахаар тухайн хүн стрессийн ийм шалтгаанд эмгэгт өртчөөд болдог тийм. Стрессийн хариу урал гэдэг 5 бүлэг шинжээр илэрдэг. Хариу уралаар бол
болох нь өвдөж болох нь. Дараа нь ингээд тэр нь удаан хугацаанд явагдах юм бол сэтгэлийн шалтгаанд ийм стрессийн эмгэгүүдээр бол өвдөж болдог. Тэгээ энэ цаашаа дамжирхаа бие хүний эмгэлээ бол ингээд орох боломжтой байдаг байна тийм. За одоо ингээд стресс удаан хугацаагаар үргэлжлээд тахаар яадаг вэ гэхээр тухайн хүн тасан зохицох юм хам шинж илэрч идэг. Энэ нь бол 5 бүлэг шинжээр ингээд илэрдэг байна. Тэгэхээр одоо та бүхэн бас те надад энд илэрч байгаа шинжүүдээс хэдэн илэрч ийн гэд өөрсдөө ингээд бодоод надад стресс байна уу байхгүй байна уу гэж сайхан ботох нь шүү. За энд бол физиологийн түвшинд те нэгдүгээрт нь энэ яадаг вэ гэхээр тухайн хүн удаан хугацаанд стресстэй яваад тахаар толгоо өвдөлтүүд илэрч болдог те. Толгоонд дүүрдэг, чинэрдэг, ингээд толгоо өвдөлтүүд илэрч болно. За хүзүү нуруу хүших байт юм уу те. Булчингийн юм чангарал нөө стресс өртөнд бол булчингийн чангарал орж ийн гэсэн. Тэгэхээр ийм зовёрууд бол тухайн хүнд илэрч болох нь. За мөн даралт ихсэх, за эсвэл даралт нь багасах те. Зүрхний цогцлтын доолшрох, амархан ядрах, суйлдах, туйлдах ийм байдлууд те илэрч болно. Тамирддаг, ажлаа ингээ хийж байгаа нэ гараас нь ажил гарахгүй байдаг юм уу, ядарч суйлддаг, бүтээмж буурах ийм байдлууд бол илэрч болох нь те. За дараа нь энэ хоолны дур зарим хүмүүс нөгөө стресс ингээд хүртгөрөө хит хитдэг бол заримдаа стрессэнд хаамжрахаараа хоолны туршил нь бол буурдаг байна шүү дээ. Тэгээ нойрны талаас өөрчлөлтүүд илэрдэг. Тэгэхээр нойрны талаас өөрчлөлт илэрнэ гэхээр яах вэ гэхээр өглөө хүн ингээд шөнө нь унтаад байгаа хэрнээ өглөө босоод ирэхэд ерөөсөө амарсан мэдрэмж байхгүй ингээд ядарч суйлцсан баг те. Эсвэл тэр нойрны чанарт өөрчлөлт орсон байдаг. Тухайн хүн ингээд шөндөө унтах боловч олон дахин сэрдэг тий эсвэл зүүдхтэй унтдаг ч байт юм уу. Энэ нойрны юм хямралууд бол тухайн хүнд илэрч болох нь шүү дээ тий. Бие махбодын талаас. Тэр энэ шинжүүд өөрт нь илэрч гэнэ үү илэрхгүй байна уу ингээ ботох нь байна. За дараа нь энэ сэтгэл зүйн төвшөнд яадаг вэ гэхээр танин мэдхүйн талаас өөрчлөлтүүд бол илэрдэг. За энэ дээр яадаг юм гэхээр тухайн хүнд юмыг ингээ амархан мартдаг тий. Анхаарал нь ерөөс төвлөрчихгүй байдаг. За ой тогтоолт нь буурдаг. Ингээд аливаа зүйлээ ингээ хийхин тулд хүч гаргадаг тий өөрөөсөө одоо их өвчлж ингэж ажилтдаг ийм байдлууд бол илэрч ийн үгүй юу гэдгийг анзаарах нь байна. За дараа нь сэтгэл хөдлөл нь ингэ тогтворгүй болдог те амархан баярлдаг, амархан гомддог, ууралдаг, уцаарладаг ямар ч ингэ тайван сайхан байсан хүн стресс өртөөд удаан хугацаанд ингэ стрессийн шалтгаантай яваад хараад үхээр бухимд ууртай болчдөг байна шүү дээ. Энэ шинж илэрч ийн үү. За сэтгэл зүйн талаас те тухайн хүн ингэ сэтгэл готролд өртөөд байна уу? За сэтгэл түгшилд өртөж ийн үү? Айцд өртөж ийн үү? Ямар нэг ингэ сэтгэл зүйн гаралтай юм таагүй байдлууд илэрч ийн үү те. За айдаг, ичдэг, өөрийгөө ингээд одоо юм хийж бүтээж чадна гэсэн байдал нь одоо итгэл найдваргүй болцсон ийм мэдрэмж тухайн хүн төрж ийн үгүй юу гэдэг ингээ анзаарах нь байна. Дараа нь энэ байдал нь бол зан үеийн төвшөнд нь бол өөрчлөлт оролдог байна шүү дээ. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр нөгөө стресс бухимдлаа тайлах чинь юм хорт зуршилд өртдөг. Архит амхны хэрэглээ ихсээд өргөө тайвшруулж ийнэ те. Нэг хэсэг л одоо юу гэж нэг хорт ийм зуршлын хамааралд орж болох нь байна. За ямар нэгэн одоо асуудлыг ингээ шийдээд эхлүүлэх гэж байгаа хэрнээ эхэлдэггүй, хийдэггүй одоо ингээ бодоод явж байгаа л нөгөө хийж ингээ чадахгүй те ийм байдалд орж болно. За тэгээд нөгөө уур уцаартай ийм байдалтай учраас ямар нэгэн хүчрхийлэлт хийх юм уу гэр бүлийнхандаа муухай ааш гаргах, хамт олондоо муухай ааш гаргах гэдэг ийм зан төрхийн өөрчлөлтүүдэнд орж болно. За явандаа одоо дэлгэцийн хамааралд өртдөг юм уу ямар нэгэн ингээд тоглоом моглоомын хамааралд өртөх юм уу ийм зан төрхийн өөрчлөлтүүд бол тухайн хүнд илэрч болдог байна тийм. Ийм 5 бүлэг шинжүүдээр энэ тасан цогцон хямрал буюу эдгээр нь илэрч болох нэ. За одоо хэдлээ яах ингээд энэ бүхтүүд илрээд аваад бид нар яаж одоо стрессээс гарах юм гэдэг ийм аргуудыг одоо суралцъя. За тэгэхээр стресс айлах энгийн арга гэж байдаг байна тийм. Тэгэхээр энэ нэг амьдралд энэ тохиолж байгаа стрессүүдийг ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тийм. Энэ бол одоо ингээд одоо энэ өрөөнд ингээд байлахад энэ өрөө ингээд хүүтэн байна гэдэг бол надад 5 мэдрэмж төрүүлж чадлаа шүү дээ тий. Эсвэл чимээхтэй байлахад эднээс болоод би ингээд стрессж байна. Тэгвэл энэ одоо нөхцөл байдлыг яавал би ингээд аль болох өөртөө ингээд 50 байдлаар шийдэх боломжтой байна вэ гэдэг ингээд л бодоод хүлээн зөвшөөрнө гэдэг чухал. Дараа нь тэдгээр стрессорууд нь өөрт нь яаж нөлөөж танд одоо ямар мэдрэмжүүдийг төрүүлээд байгаа юм тий. За тэр саяны 5 бүлэг шинжүүдээс надад илэрч гэнэ илэрхгүй байгааг анзаарах нь шүү дээ. Хэрвээ илэрч байгаа юм бол би тэр байдлуудыг яавал багасгах боломжтой ингээд эдгээрийг мэддэг хүн л стрессийг ингээд амжилтаа даван туулж чадна гэж ингэж үздэг байна. Тэгэхээр нөгөө стресс тайлтыг ийм хүмүүс олон аргыг мэддэг хэрнээ тэдгээрээ ингээ хэрэгжүүлж чаддаг байна шүү дээ. Тэгээ буруу аргууд хэрэгэлдэг байна. За нэгдүгээрт нь ажил дээр ингээд ачаалттай ажиллаад тахаар нөгөө хүч хавьд бол олон аяг кофе уугаал өдрийн те кофений дунд хитэрсэн сэргээгч ундаа уудаг ч байт юм уу те ийм аргаар тайлж болно. За эсвэл одоо тамхи татаад нэг тайтгарчаад ирээгээ те тамхи татдаг, согтууруулах ундаа хэргэлдэг,
одоо мөнгөө нөгөө дэмий үрдэгтэй эмэгтэйчүүд дэлгүүр ороо шал дэмий хэрэггүй юм аваа дараа нь тэрүүгээ хэрэгэлдэггүй энэ байдал тэгээ их хийдэх ямар нэгэн нойрны хямралд орлоо гэд өөрөө дур мэдээд нойрны им уудаг бусдыг буруутгадаг те бусдлаа ураа гаргадаг ийм байдлаар ингээд сөрөг байдлаар стрессээ тайлдаг. Энэ бол эрүүл бас арга байна шүү дээ. За эрүүл аргууд нь ямар аргууд ардын гэхээр тухайн хүнд одоо таагүй мэдрэмж төрөөд ингээд ядраа цулдаа дууртаа уцаартаа бухимдуу агаад одоо стрессийн шалтгаанд янз янзын асуудал үүсээд байгаа юм бол би өөрийгөө стресс өртөж гэдгээ мэдээд найз нөхөд хамт олон өөрийн итгэдэг ойлгодог гэр бүлийнхэн юм уу бүр боломжгүй ал те мэрэгжлийн одоо сэтгэл зүй сэтгэл засалж эмчнэр тандаад мэдрэмжээ илэрхийлэх юм байна те мэдрэмжээ илэрхийлээд хоорондоо ингээ ярилцаад асуудлаа ингээд чатгахаа ярьж ийн гэдэг бол тухайн хүн нөгөө энэ таагүй байдлаа ил гаргаж байгаа учраас энэ тайлбарч байна л гэж үздэг байна. Хэрвээ одоо нөгөө ямар нэгэн байдлаар хүнд юмаа ярих дурггүй сонирхолгүй эсвэл ярихыг одоо сонсох тийм хүн байхгүй хаан бол тухайн хүн таагүй мэдрэмж төрүүлээд байгаа зүйлээ зөв бичгэд л болоо. Тэгээд бичээд ямар одоо юм бичсэн байна тэрүүг өөрөө ингээ уншаад би энэс л стресс юм байна гэд энийг олж болж байна тийм. Ингээ тэмдэглэл хөтөлж болно. Дараагийн нэг арга нь өөрийгөө ятгах гэдэг юм арга байдаг. Тэгэхээр энэ яадаг вэхээр энэ бол тухайн богино хугацаанд надад үүсэж байгаа өмнө би юм байгаагүй чинь энэ магадгүй нэг стрессээс үүдэлтэй надад ийм мэдрэмж үүссэн баха. Тэгэхээр би буцаад ингээ хэвийн байдалд орох боломжтой юм аа. Энэ бол хурдан хугацаанд арилах боломжтой. Би 50 байна гэд ингээ дотроо бодоо те надад одоо энэ бүгдээ даван тулах хүч нөөц байгаа гэд ингээ өөрөө өөртөө ийм ятгалан хөдлөх байдлаар энэ байдлыг бол даван тулах бүрэн боломжтой. Дараа нь ингээ одоо хүн хоорондын харилцааны зөрчлөөр ингээ ууртаа бухимдуу тайв ямар нэг юм гомдол харуулслах юм бол тухайн хүн яах вэ гэхээр энэ нөгөө ухаарл гэдэг энэ аль альны энэ буруу байсан баха ямар зүйлээс болоод ийм одоо байдалд орлоо гэдэг хоорондоо ярилцаад асуудлаа ухаарлагаар хандаад тэгээ өөрөө өөртөө бас юм шүүмжлэлтэй аргаар ингээ асуудлыг тайлах юм бол энэ байдлаас ингээ амархан гарах боломжтой. Тэгэхгүй одоо ингээд хин нэгэнд бухимдлаа гэхэд нөгөө юунаас болж яаснаа мэдхгүй тодорхойгүй байдал байгаад тах нь өөрөө ингээд нөгөө хүнийг тавгүй байдлыг үүсгдэг байна тий. Дараа нь нөгөө булчингийн чангарал явж байгаа учраас идэвхтэй дасгал хөдлөө хийх хэрэгтэй. Тэгээ хүмүүс дасгал хөдлөө хийж ин гэхээр нэг ганц давууланд гарах, салхинд гарахыгаа дасгал хийсэн гэж боддог. Гэтэл 7 хоногт 3-4 удаа 30-аас дээш минут идэвхтэй хөдлөө хийхийг дасгал хөдлөө хийж гинэ гэж ингэж үздэг байна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг хадгалахын тулд бид нэр амьдарч байгаа учраас дасгал хөдлөөний бол идэвхтэй хийж явах хэрэгтэй. Тэгээд ингээд дасгал хийснээр тухайн хүний цусан дах серотонин хэмжээ ихсдэг учраас энэ нь ажлын бүтээмжийг ч гэсэн илүү сайжруулж өгдөг байна шүү дээ. Тэгэхээр өөртөө юм боломж гаргаад дасгал хөдлөө хийж явах хэрэгтэй байна. За дараа нь 7 хоног сар өдөр жилээр ингээд жижигхэн төлөвлөгөө аргаад яг төлөвлөгөөний дагуу ажиллаад тэрнээс сэтэрсэн ингээд ажил энэ төр ороод ирээ заримдаа үгүй гэд ингээд хэлдэг өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй тий. Тэгэхгүй нөгөө сэтэрсийг ачаал аваад тах тусмаа тухайн хүн мэдээж ядарч цулдаад нөгөө гараас нь юм харахгүй улам ийм хэцүү байдалд орж байгаа байхгүй. За дараа нь шин зүйл сурах гэд энэ яадын гэхээр одоо бид нар ингээд шин зүйл сурснараа бидний тархины синапсын холбоо үүсэлт нэмэгдээд ой тогтоол сайжирчээд учраас нөгөө амархан юм мартаж санахгүй одоо нас ахиад зөвнөх өвчнөд орохгүй байдаг. Тэгэхээр дандаа ингээд сонирхолтой бүтээмжтэй хандвал өөрийнхөө өрөөс хийж үзээгүй шин зүйлийг туршиж үзэж хийдэг байх юм бол тэр нь тухайн хүнд бас аз жаргалыг ингээд мэдрүүлж явах боломжтой байдаг байна тийм. Тэгээд нөгөө хангалттай унтаж амарч явах хэрэгтэй. Ингийн тулд яах вэ гэхээр заавч 7-8 цаг унтах албагүй. Тухайн хүнд одоо 6 цаг унтсан ч гэсэн өөрт нь яг амарсан мэдрэмж төрж ах юм бол тухайн хүний хувьд бол хангалттай нойроо авсаа л гэсэн үг тийм. Тэгэхээр байнгын ингээд тогтмол цагтаа унтаж амарч нойрныхаа хэрэгцээсээ авч явах юм бол бид нэр эрүүл саруул тархлагаа дэмжиж амьдрах боломжтой байна тийм. Дараа нь нөгөө өөртөө цаг гаргах гэдэг. Тэгээ энэ яадан гэхээр өөрийгөө ямар байгаа эхлээд мэдрээд таагүй байна гэвэл те би өөрийнхөө боломжит аргаа хэрэглээд боломжгүй олон мэрэгжлийн үндэ хурдан цаг алдахгүй ингээд тусламж үйлчлэгээ авах боломжтой байгаа байхгүй. Тэгээ өөрийгөө хайрладаг, өөрийгөө шагнадаг, урамшуулдаг, өөрөөсөө хитрхи ихийг ингээд шаарддаггүй, заримдаа ингээд өөрийгөө амраадаг ийм байх нь одоо бүр одоо стресс тайлах хамгийн сайн арга юм. Тэгээд дараа нь ингээд эхлэхэд нөө хүчтэлд ороод юм булчин чангарчдаг гэсэн тийм. Тэгэхээр энэ нөгөө йог бясалгал юм амьсгалын дасгал нь бол тухайн хүнийг их сайн тайвшруулж өгдөг. Тэгээ амьсгалын дасгал хийх чинь олон амьсгалын одоо дасгал хийдэг юм арга техникүүд байдаг. Тэгээ хамгийн энгийн арга гэх юм бол тухайн хүн зүгээр 3 секундын турш амьсгалаа гүнзгий сайхан урт аваад 3 секунд 1 2 3 гэж тоолохын тулд амьсгалаа барьлаа. Буцаагаад 1 2 3 гэхийн тулд 3 гэж тоолохдоо үлээгээл гатгахшлуулчин тийм. Гэтэ ингээд зөв амьсгалах хэрэгтэй. Гүнзгий авахтаа ингээд авж байгаа үед
хөвлөө нөгөө гатгшаа төмбийг амьсгалаа гаргаж авах үед хөвлөө татгах хэрэгтэй байна шүү дээ. Стресс үед дандаа ингээд нөгөө өнгөц юм цэвэршний амьсгалаар амьсгалаад байдаг. Тэгээ яг ингээд тайвшруулах юм амьсгалын дасгал хийхэд нэг 3-4 удаа хийхэд л тухайн хүн тайвширчдаг байна шүү дээ. Тэгэхээр энэ энгийн амьсгалын юм дасгалуудыг сайхан хийгээд эзэмсэн байвал ингээд чухал. Тэгээ стресс заах олон арга байдаг. Тэгээ арга болгоныг мэдээд бол хэрэггүй. Тухайн аргыг ингээ мэдээд хэрэгжүүлээд тэгээд үр дүнгээ өгж байгаа арга нь л таны хувьд бол стресс тайлах арга юм аа. Бусдаар яг одоо хүн болгон тохирсон ийм стресс тайлах арга гэдэг ингэхэд бол хэцүү. Тэгэхээр тухайн хүн өөрөө хэрэгжүүлээд тэгээд тэр нь үр дүн өгж байгаа юм бол тухайн хүнд ингээ стресс тайлах ийм арга болдог шүү гэдэг хэлмээр байна. За тэгээд ингээд тодруулах юм зүйл байвал манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 гэдэг энэ 24 цагийн тогтмол юм утас ажилтдаг. Тэрлүү яриад одоо мэрэгжлийн эмчнэр ажилтдаг учраас зөвлөгөө авах бүрэн боломжтой. Тэгээ өөрийгөө өөрчлөх, амьдралаа эргэжүүлэх боломж бол хүн болгоно ингээ байдаг бахан тий. Тэгээд та бүхэнд ингээд стресс тайлах олон аргатай болоод тэдрээрээ амьдралдаа хэрэгжүүлээд ингээд стресс бохимдолгүй амьдрнаа гэж найдаж байна. Ингээд баярлалаа. Одоо энэ дээр энэ болохоор стресс үед булчин чангардаг гэсэн тэрний булчин сулруулах юм Жекобсны аргыг хамтдаа одоо хийгээд үзье. Стресс бүхий нөхцөл байдал нь бидний бие махбод болон сэтгэл зүйд нөлөөлж байдаг. Удаан хугацаанд стресстэй байснаар эргэлзэх, айх, түгших, униглах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд илэрдэг бол харин бие махбод талаас хэвлий болон ууц нуруугаар өвдөх, толгой өвдөх, нойргуудах гэх мэт шинжүүд илэрдэг. Заримдаа биеийн зөвөр шаналгааг дарахын тулд бид эрүүл мэндэд хортой зүйлсийг хийж эхэлдэг бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжилснээр амьдралын буруу хэв маяг болсон байдаг. Жишээ нь хит их уурлаж эргэн тойрны хүмүүсийг буруутгах хандлагатай болох нь элбэг. Бид хуримтлагдсан стрессийг гадагшлуулахын тулд та өөртөө туслах хэрэгтэй. Америкийн сэтгцэн эмч Эдмонд Жекобсон булчин сулруулах аргыг нээсэн байна. Жекобсны онолоор биеийн бүх булчин хэсэгчсэн чангалж сулруулах нь стрессийг даван туулахад хэрэгтэй гэж үзсэн. Энэ арга нь хөгжилтэй, хаанч, хизээж хийж болох давуу талтай арга юм аа. Дасгалыг хийхдээ биеийн тодорхой хэсгүүдийг сонгож хийнэ. Сонгосон хэсгийн булчинг 5 секунд чангалж дараа нь суллах буюу хэвийн байдалд нь оруулна. Булчинг чангалж байхдаа амьсгалаа төгжиж болохгүйг анхаараарай. Хөлнөөс эхлэе. Сандал дээр суугаад өвдөгний үеэр хөлийг дээш өргөж 5 секундын турш хөлийн булчинг чангалаарай. 1 2 3 4 5 буцаагаад суллаж хөлөө буулгаарай. Таны хөлд юу мэдрэгдэж байна? Өөрчлөлт ажиглагдаж байна уу? Хэвлийн булчин чангалах. Хэвлийн булчин чангалаад чадах чинээгээрээ хойш татаарай. 1 2 3 4 5 буцаагаад суллаарай. Гараа урагш сунган зангидах байдлаар чанга атгаарай. 5 хүртэл тоолъё. 1 2 3 4 5 буцаагаад суллаарай. Шуу буулганы булчин 2 гарыг тохон үеэр нугалж бие рүүгээ шахаж чангалж барина. 5 хүртэл тоолъё. 1 2 3 4 5 буцаагаад суллаарай. Дараагийн алхам мөр. Мөрөө хавчин чихэндээ хүргэх гэж буй мэт дээш өргөж чангална. 1 2 3 4 5 буцаагаад суллаарай. Хүзүүний булчин. Толгой гудаалгаж чадах чинээгээрээ доош бүхийх гэж оролдоорой. Огцон бүхийх хэрэггүй. За 5 хүртэл тоолъё. 1 2 3 4 5 буцаагаад суллаарай. Үргэлжлүүлээд алгуурхан хүзүүгээ баруун тийш нь чадах чинээгээ эргүүлж булчинг чангалаарай. 1 2 3 4 5 буцаагаад суллаарай. Одоо алуурхан зүүн тийш чадах чинээгээр эргүүлж булчинг чангалаарай. 1 2 3 4 5 буцаагаад суллаарай. Нүүр. Шүдээ чадах чинээгээр хүчтэй зуугаарай. 5 хүртэл тоолъё. 1 2 3 4 5 буцаагаад суллаарай. Нүдээ тас анаарай. 5 хүртэл тоолъё. 1
2 3 4 5. Буцаагаад суллаарай. Хөмсгөө зангидаж маш их санаа зовсон юм уу? Уурсан мэт чангална. 1 2 3 4 5. Буцаагаад суллаарай. Гайхсан мэт дүр төрх гархан хөмсгөө өргөж духны арьсыг атилдуулаарай. 1 2 3 4 5. Буцаагаад суллаарай. Та энэхэд бэлэн үү? Чадах чинэгээрээ шүдээ ярьцааж нэмсэглээрээ та хүртэл тоолъё. 1 2 3 4 5. Буцаагаад суллаарай. Амарсан мэдрэмж төрж байна уу? Дараагийн удаа хийхдээ 2-оос доошгүй удаа давтаж хийгээрэй. Сөрөг стрессээс ангид байхын тулд өдөр бүр хийх нь үр дүнтэй. Танд эрүүл энхийг хүсье. За энэ нь бол энэ булчин сулруулах арга нь энгийн хаан ч ихэд тохиромжтой юм хөгжилтэй арга учраас гэр бүлээрээ, ажил дээрээ, за анги хамт олонтойгоо, найз нөхдүүдээрээ энэ аргыг ингээд өдөртөө хэрэгжилж үзээд булчингаа сулруулж тайвшруулж авахыг хүсэж байна. За ингээд стресс тайлах энгийн аргуудыг өдөр тутамдаа өөрсдөө хэрэгжүүлээд өөрсдийн гэсэн стресс тайлах аргатай агаад стресс бухимдалгүй асуудлаа ингээд тэр доор нь шийдээд эрүүл сарвал амьдрахыг хүсэж байна.